дээр бид гоцолж ажиллаж байна. Өнөөдөр одоо энэ махыг ангилах мэн зайлшгүй өнөөдрийн хэрэгцээ шаардлага болчиход байгаа. Учир нь ихээр нэг иргэд мэн хүнсний одоо чиглэлээр энэ ажиллаж байгаа. Гуанз ресторанд мэн тэр хоолндоо тохирсон яг шаардлагадах ёстой тэр махан бүтээгдэхүүнийг авах шаардлага хэдий байдаг боловч мах ангилагддаггүй учраас өнөөдөр бид махыг голууз байдлаар ашиглагдаад байгаа. Тэгээ энэ цаашдаа бол ер нь бол бас иргэдийн маань хувьд бас тавигдж байгаа. Өнөөдөр нийгмийн маань шаардлага одоо бас англиас авлаад уудалдсан. Тэгээ тодорхой технологиор үйлдвэрлэлийн дадлаараа зөв эрүүл ахуйн шаардлага хангасан махан бүтээгдэхүүнийг бас хадгалтын зөв өрөмд байгаад жижиглэнгээр худалдаж авах асуудал бол нэлээд их өндөр ийм тавигдж байгаа. Энэ ач холбогдолтой асуудал болж байгаа. Тэгэхээр төслийн маань ач холбогдол энэ өнөөдрийн сургалтын маань ач холбогдол гэхээр зэрэг бид ийм байх ёстой байна, ийм зохистой дадал байх ёстой байна. Эрүүл ахуйн шаардлага нь ийм байх ёстой байна, технологи аргачлал нь ийм байх ёстой байна. Тэгээ эргээд энэ маань ийм бүтээгдэхүүн болох юм байна гэдэг энэ тал дээр иргэдэд одоо энэ махны нэмэгдлийн сүлжээнд оролцогчдод бас ийм тодорхой мессеж өгсөн ийм сургалт болж байна. Нэгдсэн улсны байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж байгаа схем 2 буюу Монгол улсад ажлын байр нэмэгдүүлэх нь гэсэн төслийн хүрээнд хувийн хвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болоод хүнсний ногооны бүтээгдэхүүнд нэмүү өртөх шингээх замаар ажлын байр нэмэгдүүлэх, орлого нэмэгдүүлэх гэсэн зорилготой гэдгийг төслийн зохицуулагч онцолж байлаа. Ховд аймагт сүүний махны хүнсний ногооны гэсэн 3 нэмүү өртөхийн сүлжээнд төсөл ажиллаж байгаа бөгөөд тухайн сургалтаар махны нэмүү өртөхийн сүлжээнд хэрхэн ажиллаж болох вэ? Яаж өргөжүүлэх вэ гэдгийг зааж зөвлөх юм а. Үүнээс гадна манай улс 66 сая малтай хийдэж малчдын амжиргааны асуудал хүнд болсон. Малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүнд нэмүү өртөх шингээж ажлын байр бий болгохгүй, орлого нэмэгдүүлэхгүй байгаа учраас малын тоо толгой өсч малчд нь малынхаа тоогоор өрхийн орлогоо бүрдүүлж байгаа нь эргээд байгаль орчиндөө сөрөг нөлөө үзүүлж цаашлаад эдийн засагтаа дарамт үзүүлдэг байна. Тиймээс малаас гарч байгаа түүхийд махыг зүгээр гулууц гэдгээр нь зарах биш, жижиглэж, ангилж, савлаж хэрхэн ажлын байр бий болгох, нэмүү өртөх шингээсэн бүтээгдэхүүн бий болгох тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм а.